Сайн байцгаана уу? За өнөөдөр нөгөө маш олон хүмүүс энэ нурмны суулттай тэгээд ямар дасгал хийх вэ гэж асуугаад ирсэн. За тэгэхээр ерөнхийдөө энэ нурууны суулттай хүмүүс бол энэ дасгал хөдөөнөөс ийм сонголтыг их сайн хийж өгч явах хэрэгтэй. Тэгэхээр энэ одоо сонголт хийж нэгсэндээ үеинүүдээ сайхан одоо энэ нөгөө нурууны үеинүүд байгаа шүү дээ. Тэр үеинүүдээ сайхан ингэж нэгсэндээ чөлөөлж өгөх хэрэгтэй л дээ. Тэгэхээр тэр юу бол их сонголт их чухал байдаг. За тэгээ би нэг сүүлийн бас сонсч байсан нэг юугаар фэйсбүүкээр ч өдөөний яваад байсан. Манай монголчуудын дунд бол нөгөө дискэн гэдэг тий одоо хамгийн бас л доотлынхан нурууны үеинүүд гэсэн үг шүү дээ. Гэмтчихсэн хүмүүс нөгөө төрнүүкээс зүгтгэхээр их сайн байдаа гэж тэр бас боломжтой л да. Ягаад гэх юм бол бас тэр чинь зүүдэж өгөөд нурууныхаа үеинүүдийг л бас ингэж одоо сулж өгч байгаа гэсэн үг шүү дээ. Тэр бас болно. Гэхдээ ийм өвдөгний мөрний асуудалтай хүмүүсийн хувьд тэгээд төрнүүкээс зүгдэх аюу хэцүү. Миний хувьд бол би ингээд мөр асуудалтай болохоор тэр юмнаас зүгдэхээр би өмнө нь бол зүгдэж чаддаг байсан. Одоо бол ингээд зүгдэхээр энэ хоёр мөр тасарч өвдөд ерөөс чаддаггүй. Тэгэхээр тиймэрхүү асуудалтай хүмүүс жоохон хэцүү байдаг. Тэгээд ч тэр жоохон бас миний хувьд бол жоохон аюултай юм шиг санагддаг бас жоохон. Ингээд суугаад хийхэд бол ямар ч одоо асуудал байхгүй, өөрийгөө бэлдээхгүй. Тэгэхээр энэ дасгалууд бол маш амар байдаг. За өнөөдөр нэг 3хан дасгал яа. За эхлээд сайхан ингээ хөлөөж игээ суучих нь хамгийн гол нь хүл чинь яг энэ чигээрээ байх гэсэн ш. Өвдгөөрөө ингээд нуглаад өвдөг чинь юм дээшээгээ тэ нугарсан юм байж. Яг хөлөө сайхан жийж өгнө. За тэгээ ерөнхийдөө айл болох бас энэ хөлнийхөө одоо нөгөө үс үлми тэ үлми тэ. За энэ үлмийгөө сайхан ингэж өөр лугаа татаад өскийгөө айл болох ингээ сайхан гадагшаага жийж өгөхийг гэсэн маягтай иймэрхүү маягаар ингээ хөлөө байрлуулаа. За тэг ингээ урагшаага бүхийг. За урагшаага бүхийхдээ гараа нэг баг зэргийн жоохон энэ хоёр хөлнөөсөө зүгээр л энэ хоёр шилбэнээсээ нэг жоохон зүгээр юу авах маягаар л зүгээр барайл ингээд энэс хүчтэй 6 гадах шаардлага байхгүй зүгээр сайхан ингээ гараа эндээсээ барьчих. Хамгийн гол нь та нар энэ сонголтоо яг энэ нурууны яг энэ ард дээр мэдрэх хэрэгтэй. Ингээ сайхан доошоогоо нэгсэндөө ингээ сайхан чэйжээ дарж өгнө гэсэн. Ингээ хөл рүүгээ айл болох одоо хөл рүүгээ болгоно гэсэн үг дөрүүгээ. За ингээр ч л энэний чи яг энэ ард ингээ сайхан сонголт мэдрэгдэнэ. Гол нь яг энэ сонголтаа л мэдрэх нь чухал. Энэ гар бол ерөөсөө хамаахгүй. Энд бол эндээс ингээ заавал 6 гадагшаар бариад ингээ хүчлэх шаардлага байхгүй. Хамгийн гол нь зүгээр юугаа ягаал энэ нуруугаа сайхан доошоогоо ингээд чэйжээ сайхан дарж. За ингээл юм бол энд чинь сайхан сонголт мэдрэгдэнэ. За ингээд нэг 30 секунд юм уу эсвэл 1 минут ч юм уу те. За ингээд сайхан барьж өгнө гэсэн үг. За үүнийхээ дараа сайхан дээш хараа хөвтчих. За дээш харж хөвтчихэд за энэ тасгалыг бол бас маш олон хүмүүс бас хийдэг баах. За харж ирсэн ч баах. За ингээд дээш харж хөвчээ сайхан хоёр өвдгөө нуглаад за тэгээ хоёр өвдгөө өөрийнхөө чэйж руугаа татаад нэгсэндээ энэ бөксөө жоохон дээшээ ингэж одоо өв болгож байгаа гэсэн. За ингээд өвдгөө өөрлөгөө татаад ингээд дараа төхөж чинь доод чинь бөксч нэгсэндээ одоо өндөгөөд нэгсэндээ доотлын одоо хамгийн доотлын нурууны чинь үеийнүүдэнд сайхан сонголт мэдрэгд. За сайхан яг ингэж бариад за 30 секунд тэ 30 секунд юм уу эсвэл 1 минут ч юм уу ингэ сайхан бариад хэвтэн. Зарим хүмүүс ингэ хөдлөөд байдаг. Ингээ хөдлөх цаавар шаардлага ерөөсөө авахгүй. Хамгийн гол нь ингэ сайхан яг тэр артлын нурууны чинь тэр сонголтоо сайхан гол нь тэр мэдрэх нь чухал. Тэрнээс ч тийм хөдлөө тэгээд ах шаардлага байхгүй. За ингээл яг айл болохгүй ингээ сайхан татаад юугаа мөр өвдгөө нуруу юугаа чэйж руугаа ойртуулах тусамжтай сайхан ингээд улам сайхан сонголт мэдрэгдэн яг сайхан тэр сонголтоо сайхан мэдрээд сайхан бие таашруулад сайхан суллаад ингээ сайхан амьсгаагаа сайхан гүн аваад гаргаад ингээ сайхан дэш хараад иртэн. За ёо. Сайхан бие сайхан тайвшруул. Сулл. Хамгийн гол нь тэр нурууныхаа тэр юг мэдрээл. За ингэж. За энэнийхээ дараа ийм одоо уяач яж болно, юу ч яж болно. Нэг юм. За энүүгээр ингээд за нэг хөлөө сайхан чигээр нь жийчихнэ. За нэг хөлөө яг ингээд бас мөн төрөөнийх шиг яг ингээд нуглаад зайлуулах ингээд энэ уяагаа ингээд татаад нэгсэндээ энэ нугалсан энэ өвдгөө өөрлийнхөө мөн л бас чэйж руугаа сайхан татаж өгнө гэсэн. Чэйж руугаа ойл болгож өгнө. Хэр зэрэг чэйж руугаа болгох тусам яг энэ араас яг энэ гуйны чаар
яг тэр нурууны чинь доотор маш сайн сонголт мэдрэгдэн бүр маш сайн. За энэ бол тэр нөгөө суудлын мэдрэл дарагдах буюу sciatica гэдэг тийм. За ийм хүмүүст бол хамгийн сайн байдаг, маш сайн. Ерөнхийдөө энэ яг энэ тэр sciatica тэр суудлын мэдрэл дарагдах чинь ерөнхийдөө хамгийн гол нь тэр доотлын нурууны юу за тэгээд дээрээс яг энэ артлын одоо энэ уяны те энэ хонгоны артлын тэр булчин хөндлөн булчинчил ерөнхийдөө тэр нөгөө мэдрэлийн судсыг бас ингээ хатуураад ягаад дараад байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг сайхан сулж өгөх бүхэл юм бол тэр одоо нөгөө суудлын мэдрэл дарагдах гэдэг тэр юу ч юм бол харьцангуй гайгүй болдог. Тэгэхээр энэ бол маш сайн байдаг. За яг ингэж татаад за ингэ сайхан бас мөн хийхтэн. За 30 секунд юм уу те сайхан ингэ. Сайхан хамгийн гол нь та нар сайхан яг энэ үед бүх бие сайхан суллаад зөвхөн яг тэр сонголтоо мэдрээл тэр артлын нурууныхаа сонголтыг мэдрээд сайхан амьсгаагаа уртаар аваад сайхан гаргаад за би яриад байгаа болохоор тийж чадахгүй. Сайхан тэгээд сайхан өөрийгөө таашруулаад сайхан тэгээ хэвтэх хэрэгтэй. За ингээд хоёр хөлөө яг ээлжлээд ирс татна гэсэн үг шүү. За яа нэг хөлчин бол яг чигээрээ байна. За тэгээд хоёр хөлөө ээлжлээд. За ингээд та нар маань 30 секунд маш сайхан энэ бол өстой маш гоё мэдрэгддэг бүр маш сайн. За яг сайхан ингээд хийгээд үзээрэй. Тэгэх юм бол тэр одоо нурууны суулттай тий. За тэр диск нь одоо манай монголчуудын хувьд диск гэж яриад байдаг. Диск нь их одоо гэмтсэн диск нь суулттай. За тиймэрхүү sciatica тий нурууны суултны одоо суудлын мэдрэл дарагдсан энэ хүү хүмүүсийн хувьд эдгээр энэ сонголтын тусгал аюул тохиромжтой байдаг шүү. Маш сайн тохиромжтой.